2004 оны улсын баяр наадам 512 хүчин задлуулснаас Төв аймгийн зэрэглэн сумын ариат улсын авраг сөхөт ёс таван улсад урд худаагаан төрүүлж, Овс аймгийн Аргас сумын угол улсын гарид ган догдох 8 даван улсад 3 худаагаан зүрлээ. Ерөнхийлөгчийн зарилгаар төрүүлсэн сөхөтөд улсын далай авраг цол олголоо. Улсын авраг сөхөт аймгийн чин мөрөөжвийг улсын гард сумын авазар сэргийн арслан мөнгөн цойжийг тултуус амлж, улсын гард ган догдох улсын гарцаг мягмар сүрнээр долоогийн даваан тунсан улсын гарцаг цолны болцол хангасан аймгийн чин дундуур. Гарцаг цолын болцол хангасан одоо ёстой зоригтой шийдэмгий барилдаж мэднэ шийдсэн бүх шийдэж барилдаж байгаа хүмүүс бас хэмтэй байдаг. За энэ бүхчүүд бол шинээр гарцаг цолын болцол хангасан сэргийн арслан мөнгөн зоож аймгийн чин бүрүүчид нар ер нь энэ хоёр бүхийн хувьд бол энэ аад маш сайн байна. Үнэхээр одоо хайсан бүхчүүдийн одоо манай үзэгчид бүгдээрээ харсан барилдааны харсан сайн байгаа юм байна гэдэг нь бол харагдсан. Гэхдээ нэг бэрхэхгүй барилдах баг. Сая одоо тэр мөнгө цоожийг харж бай. Шууд дайрч синжигдэж яваад. За харин зүүнд нь хонгодох гээд чадсангүй шиг байна. Тэгээ баруун гарын барьц тийм их лав бариагүй байсан байж болох юм. За синжигдүүлсэн барьцаа сэжээд тавилчлаа. Төв аймгийн сэргэлийн сумын харьяат бишрэл тойлдонгийн бүх Монгол улсын аврага Сүхбат аймгийн чин Пүрүүжвар долоодогч шүгэн дөрөвтөлдлээ. За хамаагүй давуулах нь. За одоо тогтоохгүй боллоо. За хандчихжээ. Одоо бас барилдаан хандсан байна гэж ингэж манай хөгчүүд ярьдаг. Даваандаа хандсан байна. Хамаагүй задгаа барилж байна. Тэртээ тэргүй суган сэждэг ялангуяа баруун хонгодод хүнийг давуулж бүр их зоригтой тэгээд давуулах байсан талбааны араас барьцанд хүрхээр одоо давуул илбэрхэн давуулаад зүйл болох байсан. За ингээд улсын гард сумын авазар мөнгөн цоож ийг давснараа шүүгэн дөрөвтөллээ. За төрийн их баяр наадмууд 3 удаа зүрлээд байгаа. За энэ сумын авазар гардын хонгодсон нэхийг удаашруулан харуулж байна. За эхлээд мөнгөн цоож давуулсан давуулахад нь зөрж сэжээд хонгодсон байна. За гарцсан мягмар сүрэн. За зүүн хонгодчихжээ. За хүн аймгийн цагаан чулуу сумын харьяат хангар түүхийн дэвжээний өх улсын гард сэрэм бунцэг дархан аврага Багтэрднээр долоо давж шүүгэн дөрөвтөллээ. За сэрэм бунцэг зааны аврагыг зүүн хонгодсон михийг удаашруулан үзүүлж байна. Улсын аврага Сүхбат улсын гард сэрэм бунцэг улсын гард сумын авазарнараа шүүгэн дөрөвтөллээ. За энэ даваан тунсан гард гарцаг хоёрыг хэн давсан дөрөвтүүлдэн. За давхар шуудганы барьц болчихоор байсан. За баруун болчихлоо. Баруун болохоор нь гандагдах зүүн болгоод төр чөөлөө. Яасан эвгүй нэг хүчтэй түрэг байсан. Сааман гоё юм боллоо да өөрөө хариггүй сөхрөө суучгаалсан байсан. Дараа давах гэхээр тэнд суганд нэрэгчлээ. За гандагдах барьд бол заан болохдоо улсын зам хүнцгийн сөхөт гүн төрж хөөж яваад яг иймэрхүү байдлаар дээрээс нь дарах гэхэд нь яг ингэж эргэж хий даруулаад ингэж долоо давж улсын зааны уулзал хангасан юм байгаа юм. За энэ бол бүхэн чөлөөт барилдаанаар олон жил хичээлсэн, олон жил хөдөлмөрлөлтийнх нь үр дүн. За удаашруулсан байдлаас харагдана. Энэ ч мягмар сүрэн гарцаг сөгчгөө алдсан юм. За өөрөө ингэж хариугүй унаа алдсан. Энэ дээр нь сандраа дээрээс нь дараа давна гэсэн. Дараа давна гэхээр сэжиж байгаа юм гээд. Одоо суганд нэрэгдсэн л дээ. Суганд нэрэгчлэр зэрэг хий дараад гарцаг мягмар сүрэн одоо ингэ илгэрэгчлээ. За энэ бол одоо их уран их сонин барилдаан боллоо. За ингээд Овс аймгийн Аргас сумын уугуул Монгол газар компани өгөх улсын гард ган догдох улсын гарцаг мягмар сүрэнгээр долоо давж шүүгэн дөрөвтөллээ. Сонлонгийн Сүхбат зүүн талын тэргүүн магнайд баруун талын тэргүүн магнайд өвөр ханга аймгийн хожир сумын харьяат Монгол улсын гард сумын авазарнаар гарч ирлээ. За хүн аймгийн цагаан чулуу сумын харьяат хангар дэвжээний өгөх Монгол улсын гард сэрэм бунцэг Овс аймгийн Аргас сумын уугуул Монгол газар компани өгөх улсын гард ган догдохноор өчигдөр барилдааны 8 даваад барилдахаар зүүн баруун талын сүүл дээрээс гарч ирлээ. За ардын төрийн их баяр наадам бол даваа өгсөх тусам улам сонирхолтой манай үзэгчдийн
хүсэн хүлээж бүтэн жил хүсэн хүлээж байсан барилдаан бол одоо өнөөдөр болж байна. За ялангуяа энэ жилийн баяр наадам бол маш их онцлогтой боллоо. За өсвөр үеийн аваргыг бол төрүүлэх байх гэж их олон хүн итгэл найдвар хүлээлгэж байсан. Энэ жилд яадан таархан барилчлаа. За Бат Эрдэнэ аваргыг шүүгийн дөрөв төлөх байхаа гэсэн нэлээд таамаглал байсан. 8 төлдөөд Цэрэн Бунцэг гарагт өгдөг шороодсон. За ингээд шуудгийнхаа уяаг цасаж шангалаад эхэллээ. Одоо золгож барилдахтаараа тулж байгаа юм болоо да. За чам золгохтоор тулахлаар зэрэг одоо хоёр бүх санал нийлж золгох нь үгүй юу гэдэг. За хоёр гардын хувьд бол зүүн золголоо. За гамдагтхын хувьд бол энэ жил бэлтгэл маш сайн байгаа гэдгийг манай үзэгчид бүгд мэдж байгаа. Цагаан сарын барилдаан дээрээс хойш барилдаанд бол тогтмол сайн барилдаж байгаа ер нь. За зүүн золгоод шуудаглаа да. За аврах сүхэд зүүн золгоно гэж санд гаргасан болов. Цэрэн Бунцгийн хувьд бол одоо баруун золгомор юм. Зүүн золгочих байх юм. За шахагдсан мордсон. За одоо шатна гэж нэрлээд байдаг. Хитрхи одоо шатаж бариллаа да Цэрэн Бунцгийн гардын хувьд бол. Сайхан шахад татаад гаргаад ирсэн. Зөвхөн хүлэн жаахан галтраа орсон байхыг үүсэх арга байхгүй. Зөвхөн удаашруулсан байдлаас харуулах байх. Зүүн ялангуяа зүүн хөл халтэрсэн байж мэдэх талгүй. За одоо удаашруулсан байдлаас харагдж байна. За шахад татахт нь ингэж өвдгөө нуглаад урдаас нь хамгаалж байхад нь тэнцэнээс нь зүтгэж мордож байх юм. Ингэж олон жил барилдсан бүхий хувьд бол өөрөө алдаа их муухай алдаа гаргаж дээ. Ингээд Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Бишрэл хойлонгийн бүх улсын аврах Сүхбат 8 дагууч төрөө уулаалахаар шалгарч үлдлээ. Ялангуяа ийм солгоо талаараа золгосон байдлаас бол хөдлөг мэх хийхгүй бол зүгээр татаад аль нэг нь одоо баруун хөлөө сүмж ихшиж өвдгөрөө шахад татах байлаа. За энэ тарин одоо дахиад нэг төрөний байдал үүслээ. Мөргөд хөөсөн. Тэнцвэр бол за ард нь гарчлаа. За ард нь гарсан тохиолдлууд одоо бүхэн ширээд барилтын хүмүүсүүд бол хаяж таарна л да. За одоо сэрүүлсэн байдлаас харъя. Гол нөхцөл бол энэ мөргөд төрж хөөснөөс за төрөө ингээд төрж өгөөд одоо их тэнцвэр алдуулсан. За сумын явцрын хувьд бол сайн тогтсон байна. За сайн тогтоо ингээд талж баруун талаар энэ үл их зөвлөдөө ихцэлж одоо тогтнох юм бол тогтохгүй баруун талаар голж тогтсон байна. За ингээд зүүн шуудагнаас баруун гараар шуудагдсан байдлаас бол суган сэдсэн. За сэжээнээр бол сайн тогтсон байна. Сэжигтэй бол сэжээд өргөж гаргаж ирсэн. За энэ чэнээс гүйцээж чадаагүй учраас ард нь гарсан. За ард нь гараад наатлаа одоо зүүн хөлөө урдуур нь гიშгсэн байдлаар хашиж ингээд тэрсэн барьцыг ингээд чангалцахлаар хүн бие чангалдаг. За тэнд нь бол өргөх болцоо бол бүрддэг л дээ. За ингээд дөрөв хөлүүлсэн дээрээс нь одоо дараад ингээд тохиолдуулснаар давж байна. За ардаа өсөлийн 83 жилийн он гэхэр наадмад 512 бүх зодголсноос Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Бишрэл хойлонгийн бүх Монгол улсын аврага Сүхбат Улс аймгийн Харгас сумын уугуул Монгол газар компани өгөх Монгол улсын гард ган тогтохноор төрөө улаалтахаар шалгарч үлдлээ. За зүүн талын төсвөл дээр Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Бишрэл хойлонгийн бүх Монгол улсын залуу аврага Сүхбат гарч ирлээ. Баруун талын төсвөл дээр Улс аймгийн Харгас сумын уугуул Монгол газар компани өгөх улсын гард ган тогтох гарч ирж байна. Ардын хөсөлийн 83 жилийн он хэр наадмын гүйцэд хөхийн барилдааны төрөө барилдааны төлөө улсын авраг Сүхбат улсын гард ган тогтохноор зүүн баруун талын төсвөл дээрээс дэвэн дэвсээр гарч ирлээ. За ардын тэрийн их наадманд энэ хоёр нэг удаа таарч барилдаж гард ган тогтох тавсан. Ч яаж барилдах вэ гэж бодоод байгаа юм байх та. Зүгээр Сүхбат авраг бол ташаан толгой яг хажуулаас нь шуудагдаа урдаас үтгий шуудагддаг ч байх шиг байна. За урдаас шуудагдахад бол татхад гэцүү үшиг саардаг. Зүгээр харин өрсөлдөгч юм бол урагш нь явуулахгүй тулах одоо бас нэг тулаад тогтоох юм уу хүч сааруулах юм. Талгүй